сайн амгадам ботгой онсан гэрбэн ботгой ади монгол мачтын хантик сүрдэн соло авах бочоо мачтын хатсан нэгэн атоо ажигачаар атоо болдог Монголчууд эрт дээдээсээ цагаан өнгийг эрхэмлэн шүтсээр ирсэн. 10 буянт номын цагаан түүхт Чингис хаан цагаан сүргийн 99 цагаагч гүний сүүгийн цачил тахилгыг эхлүүлсэн гэдэг. Үзэмчин бол цахар 8 отхын нэг. Бодалга хаанаас хөдөн хөгчөд мэрэгэн тайж, онгон турал 3 хүүдэн хуучид, сүнэд үзэмчин отхыг тус тус өмчлүүлжээ. Монголын хаан төвийн цагаан адуу ийхүү домог тайгаан цог үзэмчин аймагт өвлөгдөн уламжлагдсан байжээ. Үзэмчний цагаан адуу нь орон нутгийн онцлог шинж болж үзэмчин нутагт сүрэг сүргээрэн байсан бөгөөд байсаар л байна. Мангагчи талиха удам хөндөгөр мөнгөн голод мэрэлчин Горхон хан уулын хан арх хормой дүшиж амьдарсан горхон балгасны гэрэлт хачаанд Бөхчүлүүгийн гэж нэг залуу халуухан бүл байдаг. Бөхчүлүү гэж 30 насыг давж яваа залуу малчин. 3 үеийн адуучин удам залгасан тэрээр адуунд дур бахтай гэдг нь аргагүй үнэн байж дундад жиргийн тусгай мэргэжлэр сургууль төгссөн хойно хошуундан ажил албын гараа өлгөх завшаан байсан ч адуунаасаа даанч салж ядахын ирэхээр гэртээ харж ирсэн гинэ. Хэдийгээр залуухан адуучин гэдэг ч адуундаан гэвэл хөлгийн тоосон дарагдахгүй эмнэг араншин Бөхчүлүүгийн бие дээр тотхон. 2000 оны төмөржүүдээр цунхлах адуугаан гээж хохируулснаас хойш 10-аад жилийн арчлага маллагаар одоо нэгэнт 100-аад адуутай болсон ба дийлэнх нь цэвэр цусмын цагаан адуу болсон гинэ. Энэ нь голдуу адуу цуурсан ах トゥ хэдүүл үзэмчин нутгийн сүлд хиймэр болсон цагаан адуугаан өсгөхийг Бөхчүлүү санаачилсных байжээ. Адуу л манайх дэсээс аваад одоо ингээд унж идлэх арталж малжих талааргүйр хэрэглэгэнд ордог болохоор ер нь малтсаар ирсэн. Тэгэд манай аавын үед бас манай тэр 3 аавынхтай нийлээд жуугараа адуу малжсан. Сүүлээр нь 2000 оны жодод нэг 3 гэрээр адууга их гээсэн. Их чогон тооны олж авсан тэр чи одоо тэр үсэд жууд гамшигаас болоод шуурганд ингээ алж явуулснаас дахиж араас нь өрөл тавьж явж амжаагүй шүү дээ. Хавар нь гараад тэгэд нэг чөөхөн тооны адуу ачраад сүүлд нь эргээд бочаад мөн цагаан жирэг тавиад тэр эргээд дахиад манай дүүгийн манай хоёр гэр адуу чухтай юм аа. Тэгээ хоёулаа хэлчихэж байгаад энэ үзэмчин нутгийнхаа баснаас сүлд хэмэргэлсэн цагаан адуугааны болвол үлдээж ия гэдэг. Тэгээ ингээд сүүлийн жилүүдэд орчмын одоо 2-3 жилдэл манай адуу үндсэндээ чайвар тооны болсон. Одоо энэ дотор бол яг бүр цагаан биш та одоо саарл жусан бүгд байгаа. Хурдэлтэй адуудаан хотоор нь хоослох айдсан ч Бөхчүлүү адуу маллахаан болоогүй. Харин цагаан адуу голтой өсгөхийг зорьсон байлаа. Ингэж хэлэхээс жилийн дөрвөн улиралд мөнгө цастай цайрж байдаг өндөрлөг сардгийнх нь үнийн цагаан өнгө цусмыг өвлөн авч төрсөн цагаан адуу нь хүйтэнд цаанаасаа л төсвөртэй байдаг нь учиртай юм. Үзэмцэн цагаан адууны үсний угт тун нэмхэн ноолуур байдаг. Энэ нэмхэн ноолуур нь ээлж шингэн хадгалах чадвартай бөгөөд хүйтэн шуургантай өдөр сүүлээ нөмөрч уруудан явдаггүй. Харин салхи сүрэн бэлчиг тусам хундган харнууд нь улам өнгөлөг гэрэлтэж, мөсөн хар туурайн улам харлан бүх биеийнх нь булчин ширүүсэн гүрийж, биеийн ажиллагаа нь ерийн цагийнхаас өөр болдгоо. Үзэмтэн цагаан адуу бол Монгол адуудын доторх ховор цухаг шилдэг үйлдвэрийн нэг болох юм. Голдуу баруун үзэмчин хошууны баян хошуу, улаан хаалга, баян хua, жирийн гол зэрэг сум балгасаар тархаж одоо бараг 6100 илүү толгой байдаг байна. Баруун үзэмчин хошуу нь ойрын жилээс цагаан адууны үйлсийг улам нэг алхам хөгжүүлэхийн төлөө цагаан адуу малжиж байгаа өрхөд төрөлжүүл олгож дэмжлэг өгөх хүчилтийн цангагдсан байлаа. Чингисийн цагаан адуу цацсудургэн сэтгэл сүнжирсэн ерөөгийн цагаан суун адуу цагийн бахархад амьдсан
Одоо хожим бол гол нь манайхны бол жоохон юугасан болоод л жоохон гачилчтэй одоо гажир нутгийн өвчөөсөн болоод. Одоо ийм одоохондоо бол би бол одоо өөрийн бэлчээр хүрэхгүй болохноор одоо айр төсвийн айл жиргэлдээ нутгаан дөрөслөж байгаа айлын нутаг мутхыг дөрөслөөд бол одоо хангамттай хүрлэж байгаа шүү дээ. Хожимдаа бас ингээд энэ бэлчээр ус дэмийг хавралтах хангамттай хүржүүл адуугаан бол энэ тоогоор нь бол мөн үлдээж байна. Чанарын талаар бол одоо өнгөж өсмийг бол улам жоохон баримжаа тэдний манай чинь бас баримжаа байна шүү дээ. Манай гошны засаг манай жоохон тавцаагаас бол ирж үжин үргэлжтэй баримжаанд хүрсэн адуугаан бол одоо хулдаж арахгүй үлдээж их бас ураалдаг шүү дээ. Баруун жинжин гошныхаа өргөн тайранд тэгээд үжид одоо адууны угшил сайд одоо тэр чинь манайх чинь гол өнгө юм чинь да. Цагаан өнгөөр голж их юм. Тэр адуунд нь очиад их тал ичиг тал нь бүр цагаан зүсмийн бол энэ үрэн ажиргыг тооцвол одоо тэгээд авчирал өөрийн аданда ажиргад тавьчих. Тэгээд сав дэсээс уламжсан ийм сайхан гажир усанд амьдарч ин дахад аль төрлийн малч бүр байна одоо алига малжийг бол алига малч манайх мал одоо хэдэн төрлийн мал аа бас алин чи гомдолгүй бүгдээ үлдээд малжна. Одоо өвийн жагчлаад яг адуу ганцхан адуу малжаад өсгөөд энэ дээрээс ашиг хүртнэг бол бас яаял гिचүүд нь штэ. Адуу гэдэг чинь тоон олдоо ирвэл заавал бэлчээр нутаг шаардлагатай хэрэгтэй болоод. Залуу адуучин бүх чөлөөгийн яриагийг цагнахад үгүгүүлрийн завсар зай бүхнөөс адуунд хайртай бахтай байдаг сэтгэлийг мэдрэгдэж байлаа. Харин тийм ээ. Эцэг тэнгэрээс хишигтэй өвөг дээдсээс уламжлалтай онгон саарлын үүрсэтэй үзэмчин нутаг ийм л эгэл зэрийн адуучдын адуу морион гэсэн өмчрөггөн сэтгэлд хэрхэгдэж өнөөдөрт хүрч байна. Баруун үзэмчин хошуу 2 том гарын адуутай түүний дунд 6,000 илүү адуу цагаан адуу байдаг. Дэлхий дээрч гэсэн ховор цухахааран алдартай цагаан адуу үзэмчин нутгийн сүлд хиймэр болд үзэмчин нутгийн хаан хурсанд ийхүү эрэг тавтай тоглон цайлжсаар. Мартай хүн, Монгол хүн, мөнх орших ертөнцийн эзэн